За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За мацаг барих шалтгаан болон мацаг барьсныхаа үр дүнний талаар та бүхэндээ хуваалцъя. За би 2023 оны өвөл 2 сараас ахуулаад одоо холестерин цусан тагс холестерины хэмжээ өндөр цус өтгөлтэй гэж онцлогоо аваад тэгээ 3 сараар эм өгөөд 3 сарын дараа эмээ ууж дуусны дараа дахиад ингэж холестеринаа хянуулаад явсан. За энэ хугацаанд би эмийг 3 сараар 2 удаа гэдэг чинь 6 сар уусан байна. Тэгээ энээс хойш би дахиад нэг 3 сарын эм авсан. Ерөнхийдөө 9 сарын эм авсан гэсэн үг. За энэ хугацаанд би өөрийнхөө яагаад холестеринтэй болсон шалтгаанаа олж мэдхийн тулд Солонгосын эмч нарын тэр эрүүл мэндийн зөвлөмжүүдийг уншиж үзсэн. Бас мундаг эмч нарын тэр яриануудыг сонсч ирсэн. За эндээс би юу гэж дүгнсэн бэ гэхээр тэр эмч нар юу гэж ярьж байсан бэ гэхээр зэрэг за хүн буруу хооллоод буруу амьдралын хэм маягтай байж иж мянган сайхан эм уугаад бол идэх боломжгүй. Энэ бол ямар ч тийм боломж байхгүй гэдгийг бол бүх эмч нар хэлж байна лээ. За тэгээд хувь хүн өөрөө л тэр өвчнөхийн асуудлыг үжигийг бол өөрөө мэдж байгаа. Ягаад тэгэхээр өдөрт хэдийн хэмжээний хоол хэдэн цагт яаж иддэг бол хувь хүн өөрөө мэддэг. Тийм учраас тэрэндээ тохируулаад хоолоо засаад хөдөлгөөнөө хийгээд дасгал хөдөлгөөн бол байнгын хүний амьдралд бол байх ёстой зүйлийн нэг юм байлээ шүү. За адгийн натлан л одоо өглөө босоод нэг 2-3 доороо алхах ч юм уу те. Иймэрхүү хөдөлгөөнийг бол байнгын хийгээд нэг 20 удаа сайхан дэстдэг ч юм уу. Нөгөө цусны эргэлтээ нэг идэвхжүүлээд ингийн амьдрах ёстой юм байна лээ. За ингээд үг олдож өхөр холдлоо. 3 сарын 2025 оны за энд 2025 оны 3 сарын 17-нд би юу яасан? Шинжилгээний конгон гомжин одоо сондгой онд төрсэн хүмүүсийн конгон гомжин авдаг штеп. За энэгээр ороод би шинжилгээний хариу авсан. За онц ноцтой өвчин байхгүй гэж гарсан хэрнээсээ эмнэлгийн байгууллагт би юу гэж бүтээгдсэн бэ гэхээр зэрэг энэ өвчтөн гэдэг ийм онштой болцсон байсан. За нэгдүгээр асуудал нь энэ. Хоёрдугаар асуудал нь за энд байгаа. Энэ холестеринийн хэмжээг хянаарай. Өдөр тутмынхаа амьдралын хэм маягийг өөрчлөөрэй гэсэн ийм эрүүл мэндийн зөвлөмжтэй ийм шинжилгээний хариу авсан. За энд ингээд наривчилсан шинжилгээнүүд нь ингээд гараад ирсэн. Ингээд байж байгаа. За энэ хариуг аваад би бол үнэхээр гутарсан. Яагаад тэгэхээр зэрэг 2023 оны 2 сараас ахуулаад би одоо өөрийнхөө хоолтонд анхаарад багаар анхаарч явж байгаа. Сүүлийн одоо бараг 7 сарын өмнөөс эхлээд би юугаа кофеныхаа хэрэглээг бол нам хоньсон байгаа. Тэгээд би дээрэс нь дасгал хөдөлгөөний хийсэн. Тэгээд дээрэс нь би хоолны дэлмээ барьсан. Гэхдээ би шинжилгээний хариу дахиад л холестерины асуудлаа шийдэ гэдэг юм хариутай тулгарсан. Энэ бол 2025 оны 3 сарын 17. За энэ хариуг аваад би чочирдоод одоо би өөрөө шалтгаалга бүх арга хэмжээг авчлаа. Гэтэл би энэ өвчнөөс би ангижирч чадахгүй шүү дээ. Энэ өвчнөөс ангижирч чадсан хүмүүс байгаа бол надад туслаач гэсэн утгатай пост би фэйсбүүкийнхаа найзуудад оруулсан. За ингэхэд манай найзууд маань за өөрсдийнхөө арга туршлагаас хуваалцсан. За үүн дээр хамгийн гол зөвлөгөө бол угаасаа тосны хэмжээгээ өг тостой хоолоо багасгаа. За дээрэс нь өөрийнхөө чихэрлэг бүтээгдэхүүнийг багасгаа. Ерөнхийдөө энэ холестерины хэмжээ бол насан туршдаа ингээд барай явж идэг зүйлээ гэсэн зүйлүүдийг хүмүүс ярьсан. За би бас залуу хүн. Одоо дөнгөж 30 гараад
явж байгаа хүний хувьд ийм холестерины хэмжээ их. Энэ холестерины хэмжээ гэдэг бол бүх өвчний үндэс суурь юм байлээ. Би судалж үзсэн. За зүрхний шигтээс, гинтийн цус харвалт, тэгээ бөөрийн өвчлөлүүд, тэгээ дээрэс нь энэ сахар махар ихтгчийн дандаа холестеринтэй холбоотой. Гівгийн дунтж байгаас ирэхгүй байна гэдэг чи одоо энэ холестерины хэмжээ нь ихссэн. Ерөнхийдөө энэ цусны дах цус ингээд урсгал ус шиг ингээд бүүжих ёстой цус маань ийм өөхний муу холестерин муу тосоор ингээд дүүрээд ингээд цусны урсгал ингээд хоолойг ингээд боож ийн гэсэн үг юм лээ. За үүнтэй тэмцэх хамгийн гол арга бол угаасаа л хооллолт. За энэ хооллолтыг би нарийн сайн авч чадаагүй ерөнхийдөө өөрийнхөө хэмжээнд л барьсан. Тэгээд 4 сарын ихээр за ер нь мацаг барьж үзье гэж бодсон. Тэгээ мацаг барихтаа өмнө нь бол мацаг нэг 3 хоногоор ямар ч хоол идэхгүй усан мацаг бол барьцдаг байсан. За тэгээд нэг уртын мацаг нэг бариад үзчихье гэж зориглоод фэйсбүүкийнхаа найз нартай за надтай хамт мацаг барих хүн байна уу гэхэд манай 2 найз орж ирсэн фэйсбүүкийн. За ингээд гуруулаа нийлээд бид 3 мацгаа барьж эхэлсэн. Мацаг барихтаа бид 3-ын баримтлсан зүйл бол угаасаа л үдээс хойш 4 цагаас өглөө 9 цаг хүртэл юм мэдэхгүй. Тэгээд мацгаа тайлаад өдөр 12 цагтай юм мэдээл үдээс хойш 4 цагтай юм мэдээл ингээд гуруулаа явсан. За энэ ингэж явж явах хугацаанд хүн манай нэг оролцогч нь бол яг жимсээ идэ явдаг байсан. Нөгөө оролцогч маань бас жимсээ ерөнхийд нь хасаад ингээд би ч гэсэн жимс чихэрлэг бүтээгдэхүүн давс сахар эдгээр зүйлүүл тас хорсон. Ингээд бид 21 хоног мацгаа амжилттай сайхан барьсан. За 21 хоногоос ахуулаад эрүүл мэндэд асуудал үүссэн. Яаж асуудал үүссэн бэ гэхээр угаасаа босоод нөгөө дасгал хөдөлгөөний хийх гээл явахын хооронд толгоо манарал унчих гээд унсан. За энэ юу болов яав юу гэд нөгөө хүмүүстэйгээ холбогдсон чинь за хэсэгтээ амарсан дээр байхаа мантаа. Ерөнхийдөө бол иймэрхүү асуудал бид нарт ч гэсэн тулгарсан. Нэг хэд хоног амарсан шүү гэдэг ийм зөвлөмжийг манай 2 маань өгсөн. За тэгээд би нэг 3 хоног сайхан өөрийнхөө таавар гэхдээ бол чихэрлэг бүтээгдэхүүн жимс идээгүй, гурилан бүтээгдэхүүн идээгүй. За махны төрөл дээр бол угаасаа ясны шүлэн дээр дахианыхаа цээж махыг идсэн. За тэгээ эхний өдөр бол яг унчих гадайсан учраас би иймхэн өдийхэн үхрийн махан дээр ясны шүлөө хийгээд тэгээд дүүпүү одоо гоймон шиг тийм дүүпүү гардаг болсон одоо дэлгүүрүүдэд хоомболоос малаас бол зарагддаг болсон байлээ. Тэгэл дөрөвний хийгүүд угаасаа гурилны амт бол тэндээстэй маш сайхан ингээ гурил идэх гэсэн хүслийг бол намд харж ирсэн. Тэгээд болоо. Ингээд би өргөжлүүлж бариад 28 дахь хоног дээр явж байна. За мацаг эхлэхдээ бол 57 хэл 650 г байсан. Өнөөдөр хичингээ үзэхэд 54 хэл 700 г болсон байгаа. Нийтдээ 2 хэл 950 г хассан байна. За энэ жингийн асуудал бол яах вэ? Энэ хугацаанд маш гайхамшигтай зүйл өрнөсөн. За одоо би яг 1 дэх өдрөөс маргаашнаас тарагны бацагт орох гэж байгаа. Тарагны бацагт орохосоо өмнөх сарынхан одоо 21 хоногийнхоо би ерөнхийдөө би бас нэг чихэр идсэнгүй шүү. Гурил идсэнгүй шүү. Давсыг бол яг чимх давс мавс хэргэлдэг байсан. За ингээд би ерөнхийдөө бас үр дүн гарсан байж магадгүй гэж гордоод эмнэлэг дээр очиод холестерины шинжилгээ өгсөн чинь эрүүл гэж гарсан. Хэвийн хэмжээнд очисон байна гэж гарсан. За энд би хамгийн баримтлсан юм бол угаасаа 3 цагаан хорыг хассан. Хоолныхоо хэрэглэнээс. За чихэр сахарыг хассан, өөх тасаа хассан, давсаа хассан. За өөх тасан дээр бол би нэг хаяа нэг ингээд цөвөн идмэр ерөнхийдөө бол цөвөн бас их сайн дуртай иддэг. Гэтэ цөв идэхтэй зүгээр ингээд одоо нөгөө дүүпүүгээр хийж байгаа учраас дүүпүү чи өөрөө ингээд усан дотор байжгаад шүүстэй. Тэгэл дүүпүүгээ жаахан ингээд хаттлан сайхан жигнээл тэгэл тосгүй идсэн. Энэ аргыг хэрэглээд гурилынхаа идэх туршлыг дараад
Дээрээс нь бас нэг гоё юм сурсан. Тэр юу вэ гэсэн чинь юунэ овёосоор талах хийдэг аргыг сурсан. Тэр овёосоор талах хийдэг арга бол гайхамшигтай. Зүгээр л эрүүл эслэг ихтэй талхаа ингээд өөрөө барайл идчих. Тэр нь хийж ядаад байх юм байхгүй. Тэр аргыг та нар бас судлаад үзээрэй за. За ингээд миний энэ удаагийн мацаг өмнөх 28 хоногийн өмнөх мандах өнөөдрийн мандах хоёрын ялгаа ийм байла. Үзүүлсэн үр дүнгууд ийм байла. Тэгээ та бүхэн маань авах гэхээ ухаанаар хандаад бас өөрсдөө тулгарч байгаа эрүүл мэндийн асуудал байвал бас 3 цагаан хорыг хасчихвал бас илүү үр дүнтэй байж магадгүй шүү гэсэн ийм юуг дамжуулж байна. Мэдээллийг дамжуулахыг хүслээ. За ингээд би одоо үргэлжлүүлээд мацгаа 2 сарын хугацаанд барина. Тархины мацаг барьж үзээгүй би. Гэхдээ бол баг бахта ер нь 3 сарын хугацаанд бол дандаа л сүү цагаан идээгээрээ болгочдөг. Ер нь бол нэг бороотой өдрийг талхимдуулж хаяа нэг гуйж махан борцтой хоол иддэг юм л хүүхэд нас маань өнгөрч ирсэн. Тэр үеийн амьдрал бол маш эрүүл, энгийн байжээ. Одоо бүх юм олшроод бас идэх уух юм их болсонтой холбоотойгоор бас буруу зөв сонголт амьдралдаа хийсэн байна. Тэгээ эргээд явж эцсийн мөцөс хүүхэд насны идж байсан хоол хүнсэл эрүүл байсан юм байна гэдгийг ойлгосон. Та бүхэн ч гэсэн эрүүл аз жаргалтай урт удаан наслахыг хүсье өрөөё. Баяртай.